онцгой үзэгчдээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Граф News эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн онцлог сэдэв бол би сайн нэгэн улсын байгууллагад очиж үг хэлцээ дараа нь одоо нөбийн ерөнхий нарийн бичгийн дараа Кофи Аннан ерөнхий нарийн бичгийн дараатай уулзсан. Дараа нь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн удирдлагчтай уулзсан. Ийхүү манай улсын ерөнхийлөгч Хүрэлцөх нэгэн цагт нас орсон хүнтэй уулзж байсан Монголын анхны хүнээр тодорч байсан удаатай тэр хүн нь нэгдсэн үндэсний байгууллагын 7 дахь нарийн бичгийн дарга Кофи Аннан байсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд амжилттай оролцоод их орондоо ирсэн байна. За тэгэхээр энэ жилийн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн маань яг ямархуу сэдвийн хүрээнд өнгөрөв тийм ээ, бас ямар сэдвийг чухалчилж усууд ярьж байна вэ? За, нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79 дугаар чуулган бол энэ онд тохиосон. За, яг нээлт нь бол 9 дугаар сарын 10-нд нийсэн юм билээ. За, тэгээд ингээд хуралдаж явж байгаад дээд түвшний буюу тэр улс орны удирдагчдын оролцдог чуулган нь бол 23-нд эхэлсэн. За, 23-нд эхлээд тийм 24-нд манай ерөнхийлөгч үг хэлж харагдсан тий. За, үүнээс гадна яг энэ жилийн ассамблеийн тэр чуулганы дээд хэмжээний чуулганы гол ярилцах сэдэв юу байсан бэ гэдэг бол улс орнуудын анхаарлыг маш их татсан байгаа. За, хэвлүүдээр ч гэсэн маш их бичиж байгаа. За, энэ юу вэ гэхээр ерөнхийдөө ерөнхий ассамблеийн чуулга болгондоо одоо нэг доктортой хөгжлийн 17 зорилт гээд 2015 онд гаргасан нэг юм баримтчиг байгаа. За тэр хүрээндээ ингэж нэлээд дэлгэрэнгүй ярьдаг байсан болвол за энэ удаагийнх голчлон одоо нөгөө дэлхийн одоо тулгараад байгаа асуудал нөгөө мөргөлдөөн дайны байдалтай их төлөвлөрч яригдсан. За одоо нэгдсэн үндэсний байгууллагаас бол голчлон 17 зорилттой ингээд дэвшүүлэн ярина гэсэн боловч одоо хэвлэлүүдийн анх гол нэг одоо онцолж бичиж байгаа сэдв бол мэдээж энэ дайм мөргөлдөөний асуудал байсан. За тэгээд ерөөхдөө бол цагуурийн өөрчлөлт ядуурал тэгш бус байдал. За тэгээд мөргөлдөөн дэлхийн эрүүл мэндийн хямралын нөлөөллийг яаж даван гарах юм бэ гэдэг сэдвээр бол үргэлжилсэн байгаа. За тэгээд энэ чуулган яг ямар ач холбогдолтой болт юм бэ гэхлээр ерөөхдөө бол нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн орн байгаа тийм. За эдгээр орныг одоо хамруулан яг 4 тусгагдсан чиглэлийг олон улсын дээр тулгамдаад байгаа асуудлыг хилцээд за тэгээд хэдэн талаас одоо нэг мэтгэлцээний байдалтай явдаг гэсэн. За тэгээд илтгэж байгаа тэр улс орнууд бол нөгөө байр суурь илэрхийлдэг. За гэхдээ энэ нь болохоор одоо манай ерөнхийлөгчийн үг хэлсэн илтгэлээс бас тусдаа процесс болоод байгаа. За тэгээд улс орнууд байр суурь илэрхийлээд нэгдсэн үндэсний байгууллагаас ерөнхийдөө бол нэг иймэрхүү дэлхийн нийт болвол одоо энийг энэ чиглэл рүү явуул илүү зөв зам болох юм шиг байна гэдгийг зөвлөмж гаргадаг хараад юм төвийг сагсан байр суурийг одоо илэрхийлдэг гэдгээр нэлээд онцлог болж байгаа. За тэгээд ерөнхий ассамбле бол 9-өөс 12 дугаар сард ерөнхий чуулган хийгээд дараа 1-ээс 9 дугаар сард болвол одоо шаардлагатай хэсгийг тодруулах тэгээ хороодын тайланг одоо хилцэх одоо гэсэн иймэрхүү одоо зүйлүүдийг хийдэг гэсэн. Одоо яг манай улсын их хурлын чуулган одоо чуулдаг штэ яг тэрнтэй адилхан яг ингээд нэг ингээд чуулчаад тэгээд алга болдог процесс байдаггүй байнга ингээд ерөөхдөө чуулаад юм ярьж идэг л гэсэн. За энэ удаагийнх болохоор одоо нөгөө дээд хэмжээний дэлхийн удирдагчд орцож байгаа гэдгээрээ яг 9 сард болж байгаа чуулган бол онцлог байсан гэсэн. Мэдээж энэ хөвлүүд бас зөндөө олон газрын төрийн тэргүүнүүд ерөнхий сайдууд ирсэн байхад хэвлэлийнх нь бол анхаарч яг мэдээлгүй байхын аргагүй тийм яг үнэ. За тэгээд энэ удаагийн одоо чуулган түрүү хэлсэн тийм мөргөлдөөнтэй холбоотой гэдэг. Тэгээд Газа гэдэг газар багш тэр хэсгийн одоо зурвас одоо яг энэ чуулганыг эхлэхээс 7 хоногийн өмнө Израилаас одоо Ливан руу одоо дайрсан гэх мэтчлийн иймэрхүү одоо мөргөлдөөнүүд нэлээх болоод байгаа. Тэгээ энэ дээр фокуслж болж байгаа. За яг энэ хоёр бол одоо Йордан, Турк, Катар, Колумб, Өмнөд Африк, Малдивын удирдагчд бол яг энэ Израилийн энэ халдлага түрэмгийллийг бол байж болшгүй зүйлээ. За эрс эсэргүүцэн гэж байр суурь илэрхийлсэн. За тэгээд Америкийн нэгдсэн улсаас одоо хизээний Израиль улс одоо тусгаар тогтнолоо завснаас эхлүүлээд яг холбоотон хамсаатан гэдгээр нэлээ их одоо гарсан те зэрэг энэ хүчээ одоо тийш явуулдаг эдийн засгийн цэцлэлээ үзүүлдэг гэдгээр одоо нэлийн дэлхийн төвшөнд яригддаг одоо буруутанч гэж шийдэгддэг зарим нь л одоо дэлхийн цагдаач гэж яригдаад байгаа те. За тэгмүүд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Байден болохоор өөрийнхөө байр суурийг илэрхийлэхдээ за ерөнхийдөө бол манай улс одоо энэ дэлхийн нийт бол ингээд их 50 байх хэвээр. Гэхдээ одоо их 50 байна гэдэгт чинь бол тухайн улс өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах тий одоо тэр өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах гэдэг эрх чинь бас давхар явж байгаа шүү. За тэгээд энэ байдал дээр бол манайх ерөнхий ингээд байр суурь хамгаалсаар байх болноо гэж одоо мэдгдсэн байгаа. За энэ одоо хамгаалсаар гэдэг үгэн дээр нэлээд акцент өгсөн. За тухайлбал Катараас одоо ихтгэл тавьсан хүмүүс бол итгэгчтэй. За Израилийн тэр өөрийгөө хамгаалах эрх гэж яриад байгаа тэрийг дэмжиж байгаа хүмүүс бол хамсаатай шүү гэж бүр мэдгдсэн байгаа. За иймэрхүү онцлог үйл явдал болсон. За дахиад нэг онцлог зүйл болсон нь бол Өмнөд Африк
бол энэ чуулганы бас нэлээд готлох одоо яригдах сэдвүүдийн нэг болсон. Учир нь гэх юм бол ерөнхийдөө Африк улс бол одоо энэ жил гэх юм уу да тэгээ сүүлийн үед гэх юм уу ерөнхий хвчлэн бол нэгдсэн үндэсний байгууллагт ер нь л ажилчдын байр сууриас оролцдог үг хэлэх хэрэггүй байдаг ч гэдэм үү дандаа ингээд дарагддаг эдийн засгийн хувьд ч тэр нэлээд одоо Өмнөд Африк Орос бол ингээд нэлээд хойш тавьдаг байсан бол энэ жил ерөнхийлөгчийн төвшөнд үг хэлсэн гэдгээрээ нэлээд онцлог болж байгаа. За тэгээд үг хэлэхдээ бол яг энэ Израилийг буруу шааж гэх юм уу те энийг зогсоогооч гэж нэгдсэн үндэсний байгууллагаас уриалга гаргасан ийм үйл явдал болж өнгөрсөн байгаа. За тэгээд мөн яг энэ дээд хэмжээний уулзалтанд одоо гол яригдах сэдэв болоод байгаа Израиль, Палестин, одоо Ливан гэсэн улсууд байгаа тий. За эдгээрээс бол Палестин улсын ерөнхийлөгч Махмуд Аббас бол үгэлсэн. За үүндээ бол за Израильчууд бол энэ бид нэр өөрсдөө хамгаалаад байгаа болохоос бид нар даа хийгээгүй гэдэг байр суурийг бол илэрхийлээд байгаа. За би бол энд яг энэ Израилийн худал яриаг үгүйсгэж Газын зургаас бүхэлдээ үеийн хэмжээнд одоо ингээд алга явагдаж байгаа бүхэлдээ геноцид хийж байгаа гэдгийг хэлмээр байна. Энд бол маш олон хүүхдүүд одоо өнгөрч байна тий амь насанд халтаж байна. Өнөөдөр хүртэл 100 мянга гаруй хүн одоо гэмтэж бэрцсэн юм байдалтай байгаа шүү дээ гэдгийг бол илэрхийлсэн байна. За үүнтэй холбоотойгоор одоо яг энэ дээд хэмжээний уулзалт нь бол голлох байр суурийг эзэлж оролцож байгаа хүмүүс мэдээж хэрэг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичиг Энтони Блинкен аа шүү дээ тий. За Энтони Блинкен бол яг энэ уулзалтыг нээж хэлэх үгэндээ бол за яг энэ Израилийн за яг энэ Ливаны өмнөд хэсэгт байрлах цэхэр шугамар Израилийн хүчин болон Хизбалла бүлэглэлийн дайчдын хооронд хурцсан хүч хилийг зогсоохын тулд одоо аюулгүй зөвлөл бол ийм эрчимтэй алхам хийх хэрэгтэй гэдэг тал дээр одоо уриалга гаргаж энэ чуулганыг бол нээсэн байгаа. За тэгээд эцсийн эцэст одоо яг чуулганы эцсийн үр дүн бол одоо зөвлөмж маягаар гарна. За тэгээд хилцүүлэг одоо мэтгэлцээнүүд бол нэлийн эрчимтэй явсан мэдээж хэрэг улс орнууд бол өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм байдалтай үргэлжилсэн байгаа. За тэгээд одоо нэгдсэн үндэсний байгууллагаас ямар зөвлөмж гарах вэ гэдгийг бол хүлээж байна тийм. За тэгээд дээрээс нэгдсэн үндэсний байгууллага одоо судлаач нарын зүгээс шүүмжлүүлдэг зүйл гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллага бол одоо цөөн хэдэн томоохон өрнүүдэд нэлээд хүчийг өгсөн. За яг энэ дайныг одоо дарахтай холбоотой үнэхээр чухал байр суурийг эзэлж ямар нэгэн байдлаар алхам хийж чадахгүй байна гэж нэлээд шүүмжлүүлээд байгаа. Тэгэхээр одоо бас юу болохыг сайн хэлж. Одоо нөгөө Монголд л нөгөө шүдгүү арслан гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг нэг л их аюу хийгээл зөвлөмж гаргасан хүмүүс байна. Яг бодтой алхам бол хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг өгж ин гэж ойлгох. Тийм, ер нь бол яг тийм байдалтай л байгаад байгаа гэсэн. За яг ингээд чуулган хийгээд одоо дээд хэмжээний уулзалт зохион байгуулад улс орнуудын одоо удирдагчдын хэмжээний асуудлыг яриад буцаага зөвлөмж гаргаж ийн гэдэг энэ их хэмжээ байгаа нь өөрөө нэгдсэн үндэсний байгууллага өөрийнх нь хамгийн том одоо их мэдл хүч чадал гэх юм уу тийм байна. За баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн дээд хэмжээний уулзалт гэдэг ийм чухал ач холбогдолтой зүйл болдог байх нэ. Тэгэхээр энэ удаагийн чуулганаар доктортой хөгжлийн 17 зорилтыг ярилцлагаас гадна дайн мөргөлдөөний асуудлыг хөндөж ярьсан илүү онцгой гэдгийг манай Чамка хэлж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд хэдүүлээ манай улсын энэ жилийн оролцоо ямархуу байсан бэ? Манай улсын ерөнхийлөгч хүрэлцэх юу хийж агаад ирвэ гэдгийг Пүжикээсээ сонсъё тий. За манай улсын ерөнхийлөгч бол нэлээд өр өгөөжтэй яваад ирсэн юм шиг байна гэдэг мэдрэмж төрж гинөө тий уншаа судалсан чинь тийм мэдрэмж төрж гин. За тэгээд ер нь бол ингээд 7 өдөр бүтэн 7 өдөр үргэлжилж байгаа шүү дээ энэ чуулган чинь. Тэнгүүтээ ингээд өдөр хоног өнгөрөх тусам хүмүүсийн ингээд анхаарал нь сулраад идэг гинэ. Тэгээд тэр танхим нь ингээд дүүрэн байх нь ер нь ингээд ховордоод ирдэг гинэ. Тэсэн чинь нэг урдуур өдрүүд одоо эхний 3 4 өдөр ингээд дэлтгэлээ одоо тавина гэдэг бол ер нь бол амжилт өгд юм байна. Тэсэн чинь манай улсын ерөнхийлөгч одоо 2 дахь өдрийн бүр хамгийн ихэнд өөрийнхөө илтгэлийг тавьсан юм байна. Ямар ч тач олонний анхааралд байх үедээ ямар илтгэлээ тавиад хэлсэн байна. За тэгээд нөгөө нэг энэ тухай юу ярьсан бэ? Одоо өөрийнхөө орны тухай юу ярьсан бэ гэсэн чинь Монгол улс инхийг хэрхэмжлэн нээлттэй бие даасан олон толгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд одоо дэлхийн улс орнуудын түүх соёл, иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур, эрх ашиг, хөгжлийн замлаас үүдэлтэй одоо олон ургагч зүйлсийг хүндэтгэн үзэж олон улсын харилцааг олон толгуур зарчмаар зохицоохыг бол эрхэмлдэг улс орн шүү гэдгийг ингээд зарласан байна. Одоо ер нь бол энийг ингэж илүү тодтогч хэлсэн байна. За тэгээд дээрэс нь Монгол улс олон улсын эрх зүй нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг дээдлсэн олон талд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь одоо олон улсын их тайван аюулгүй байдлыг хангах гол арга шүү. Одоо ер нь бол бидэд ингэж их тайвныг эрхэмлдэг улсаа. Ер нь бол ингэж их тайвныг л эрхэмлэн гээд одоо нөгөө тэгээд тааштай нөгөө Оросын албаны улсын ерөнхийлөгч манай улсад ирэхэд чинь ингэж бариад өг мөг гэдэг нэг тийм юм болоодсэн шүү дээ. Тэгээд энэ үгээрээ бас ингэж манай улс ингэж их тайвныг эрхэмлдэг улс болохоор ингэж тухайн үед ингэж ажиллаа хийсэн шүү гэдгийг ингэж илэрхийлж байгаа юм байна. Ажлыг хүлээж авсан шүү гэж хэлж байгаа болов гэж бодогцсон тийм тэгж бодогцсон тий. За тэгээд дээрэс нь манай улсын энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагатай
байгууллагатай хамтраад одоо олон улсын арга хэмжээнүүдийг олвол зохион байгуулсан. За үүнээс дурдах юм бол одоо өнгөрсөн 8 дугаар сард дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ногоон ирээдүйн төлөө одоо урандор эх орондоо одоо амжилттай зохион байгуулсан. Тэгээд ер нь бол доктортой ирээдүйн төлөөх одоо Улаанбаатарын тунхаглал төслийн баримт бичиг баталсныг одоо онцлон тэмдэглэхэд таатай байна гэж хэлсэн байна. За тэгээд энэхүү дэлхийн одоо эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас бол гарсан тунхаглалын гол үзэл санааг одоо тухайн үеийн тэр нөгөө чуулган биш үү? Чуулган дээр одоо ингээд баримт бичгүүд нь ингээд тусгалаа болцсон гинэ. Тухайн нөгөө нэг эмэгтэйчүүд уулзалтыг Монгол оронд зохион байгуулаад тэр уулзалтанд ингээд гарсан одоо шийдвэрүүд нь ингээд тусгалаа болцсон байгаа юм. Тэгээд ер нь бол ингээд бидэд ингээд юм хийж байгаа шүү гэдгээ энийгээрээ ингээд илэрхийлсэн юм байна. За тэгээд нөгөө энэ чинь нөгөө яагаад гэсэн шүү дээ. 8 сард эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж ингээд манад нэг нэлээ их юм болоод гэсэн шүү дээ. Ингээд Швейцарын эмэгтэй ерөнхийлөгч ирсэн билүү юу лээ? Айл улсын жилийн нэг эмэгтэй ерөнхийлөгч ирсэн шүү дээ. Бацдаг сайд найдгаа бөөнөрөө зургууд дараа. Тэгээд ер нь бол хамгийн төгсгөлтэй ингэж хэлсэн баа юм. Бид цааш дэлхийн нийтийн үйл хэрэгдэх нэгдсэн үндэсний байгууллагын голлох үүрэг одоо за би нэг дахиад авчих. За тэгээд төгсгөл нь ингэж хэлсэн байгаа юм. Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэгдэх нэгдсэн үндэсний байгууллагын голлох үүрэг зохицуулалтыг болон нэгдсэн үндэсний байгууллага төвтэй олон талд хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаараа тууштай дэмжин ажиллах болно гэж хэлсэн байна. Тэгээ ер нь бол энэ дээр хэлсэн одоо онцлог зүйлүүд нь бол иймэрхүү байсан. За тэгээд өргөжлүүлээд хэлэхэд манай улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын ерхий нарийн бичгийн дарагтай үнэхээр уулзсан шүү. Энэ удаад үнэхээр уулзсан. Кофе Анантай уулзсан гэдээс одоогийн ерөнхийлөгч нь Энтони Блинкен байгаа шүү дээ. Нөгөө нэг энэний өмнө ярихад ерөнхийлөгчийн зөвлөх одоо хоёр маань одоо Нью-Йоркт байхдаа нэг хэвлэлд ярилцлага өгсөн байсан л да. Тэрийг ингээд сонсон чинь бараг л манай ерөнхийлөгчдөр хүмүүс ингээд уулзгаад очрлаад байна гэдэг бахан юм бараг ерс. Тэгээд зөндөө олон нөгөө төрийн тэргүүн ерөнхий сайднаар одоо манаас ерөнхийлөгчтэй уулзах хүсэл тавьж байна гэж хэлсэн байсан. Тэгээ энийг бол би ойлгохдоо манай ерөнхийлөгчтэй ингээ уулзгаад ингээ ардаас ноочрлоод ингээ зогсож байгаа ч шиг нэгдүгээр төрсөн гэхгүй. Тэгээ үнэн үү? Яг хин хинтэй уулзав. За ер нь бол хамгийн ихэнд Японы ерөнхий сайдтай уулзсан тухай ярив. За Японы ерөнхийлөгч биш уучлаарай. Ерөнхий сайд Кишида гэдэг хүнтэй уулзахдаа одоо батлан хамгаалахын тоног төхөөрөмж нийлүүлэх тогтолцоонд хүрсэн юм байна. Энэ бол ингээд нэлээд төвшөлтэй шүү дээ тий. За тэгээ дараа нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн захирагч гэдэг хүнтэй уулзсан юм байна л да. Энэ хүнийх нь нэр нь болохоор Аким Штенер гэдэг хүн юм байна. За тэгээд энэ хүнтэй болохоор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа манай улсын ерөнхийлөгч ингээд илэрхийлсэн юм байна. Тэгээд Монгол улс доктортой хөгжлийн зорилтуудыг одоо зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэдгийг бол ингээд хэлсэн байна. Ер нь бол ингээд доктортой хөгжил дээр нэлээд анхаарч ажиллана гэдгийг нэлээд хэд хэлсэн байгаа. Ерөнхийлөгч нөгөө тэрбум мод ч бас доктортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл гэж би санаад байна. Буруу санаа. Энд чи хизээ хэлсэн лээ. 21 он гэж санаад байгаа юм. Доктортой хөгжлийн хүрээнд л хэлжсэн баг тий. За Испани хаан туслын ерөнхий сайд Педро Шинзаз гэдэг хүнтэй болсон юм байна л да. Тэгээд энэ хүнтэй болохоор хоёр улсын харилцааг эдийн засаг за худлааны бодит агуулгаар нь одоо баяжуулаад тэгээд ер нь бол бүх талын одоо харилцаагаа ингээд дээшлүүлнэ гэсэн юм. Тэгээд ер нь Испаниас ингээд манай улсад ингээд төрийн альчлал хийж байгаагүй юм шиг байна л да. Тэгээд ер нь бол ингээд төрийн альчлал хийнэ гэд хэлсэн юм шиг байна. Ер нь бол нөгөө төрийн ажил хийн гэдэг чинь харилцаа улам сайжрахын хэлэгдэл болоод байгаа шүү дээ. Тийм ингээд тархиа томсгож байгаа гэсэн үг үстэй тий. Тийм тэгээд ер нь бол өмнө нь ингээд төрийн ажил хийж байгаагүй юм шиг байна. Тэгээд ер нь бол ингээд төрийн ажил хийнэ гэж хэлсэн байна. За тэгээд дараа нь болохоор нэг онцлог зүйл нь олон улсын улаан загалмай хорооны ерөнхийлөгч Мариана Эгэр гэдэг хүнтэй болсон юм байна л да. Тэгээд энэ хүнтэй болохоор ер нь ингээд Монгол улс ингээд олон улсын улаан загалмай нэг юм гэхдээ ингээд нэлээ ингээд нэгт хамтдаа ингээд ажиллаж байгаа. Энэ ингээд сайшаалтай шүү. Ингээд харилцаагаа улам бүр батжуулж ингээд улам сайн ажиллагаана гэдэг хоорондоо ярилцсан юм байна. Тэгээд энэ дээр бас нэг онцлог зүйл байгаа нь болохоор зөв хойд Аз дэх одоо хангамжийн агуулгыг Монгол улсад байгуулна гэсэн юм байна. Энэ бол бас нэлээд том зүйл байна. Улаан загалмай хангамжийн агуулгыг барьна гэдэг чинь улаан загалмай одоо байгууллагын цар хүрээ Монголд хэрэгжүүлэх юм чинь бүр улам ингээд нэмэгдэж гин гэсэн ачаалбал өндөртэй юм шиг санагдаж байна. За тэгээд ер нь бол иймэрхүү юм болсон байна. За тэгээд ер нь бол Монгол улсын ерөнхийлөгч дээр хүмүүстэй уулзнаас гадна ингэсэн байна. Бутаны ерөнхий сайдтай бас уулзсан гинэ. Тэгээд
тэр ингээ юу ярьсныг би ингээс олж чадсангүй уучлаарай гэдэг шиг. За тэгээд ер нь бол ингээ ерөнхийлөгч маань ингээд олон хүнтэй уулзсан баг. Дээрээс нь нөгөө Батцгийн сайд бас хамт явсан шүү дээ. Тэгээд бас гадаад харилцааны сайд нь ингээ хамт явсан юм чинь бас нэлээд хүнтэй уулзсан байх нь бол гарцаг байхаа гэж бодож байна. Тийм. За баярлалаа. За та бүхэнд манай сэтгүүлч Хүрээсүрэн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79 дэх жуулганд Монгол улсын оролцоо хэр байсан талаар за мөн манай ерөнхийлөгч Хүрээсүр хин хинтэй уулзаж юу ярьсан талаарх мэдээллийг хүргэлээ. Тэгээд манай мэдээллийн хөтөлбөр ойлгомжтой бөгөөд товчхон байсан гэдэгт найдаад энэхүү дугаараа өндөрлүүлж байна. За ингээд та бүхэнд өргөжлүүлэн өнөөдрийн өрнөлийг хүргье. За тэгэхээр гадуур дотор сонин хачим юу болов? За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Хүрээсүрийн урилгаар Вьетнам улсын ерөнхийлөгч Тоо Лам гэдэг хүн манай улсад айлчилж байна. Тэгээд түүнийг онцны бодол дээр болохоор манай гадаад харилцааны сайд болон одоо манай улсаас тус улсад суугаа элчин сайд, дээрээс нь тус улсаас манай улсад суугаа элчин сайд ингээд ийм гурван одоо төрлийн өндөр албан тушаалтны одоо угтаж авсан байна. За тэгээд 12 өдрийн 14 цагт Сүхбаатарын талбай дээр мэдээж Монгол улсын ерөнхийлөгч маань эслэл төгөлдөр Тоо Лам ерөнхийлөгчийг угтаж авсан байгаа. За тэгээд энэ удаагийн энэ айлчлал нь болохоор Монгол Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулж хийж байгаа юм төрлийн айлчлал байгаа. Тэгээд энэ айлчлалын үеэр ерөнхийдөө бол хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа юм байна. Тэгээд дээрээс нь ташин дэлэхэд хоёр улс маань хоорондоо 1954 оны 11 сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байт юм байна. Ерөнхийлөгч айлчилж байгаа гэдэг бас зам энтер хаадаг шиг байсан шүү дээ. За манай улсад 2024 оны байдлаар 113 ширхэг хар цэг бүртгэгдсэн гинэ. Тэгээд энэ хар цэг гэдэг нь болохоор зам тээврийн осол нөгөө байнга гарч идэг. За ялангуяа бүр 3 болон түүнээс дэш хүний амин насыг авч утсан тийм авто замын хэсгийг ингээд ерөөхдөө хар цэг гэж нэрлэдэг юм байна. Тэгээд Монгол улсад бол 113 цэг байгаа гэж өмнө хэлсэн шүү дээ. Тэгээд хвчлэн одоо шин туршлагатай одоо туршлага багтай тийм жолооч нар ингэж одоо зам дээр зорчих үедээ ингээд осолд ингээд орчдөг. Тэгээд ийм одоо хар цэгийг таних тулд 102 полис гээд аппликейшнээр үйлчлэгийн хэсэг рүү нороод тэгээ замын мэдээлэл харц хэс гэдэг цэгийг сонгох юм бол яг тэр харцыг хаана байдаг вэ гэдгийг харж болдог гинэ. Гүйдэлтэй зам бол юм байна да. Тэгээд хүмүүс тэгж хэлээд байдаг гүйдэлтэй зам тийм. За Багнуур дүүргийн 5 га талбайд 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлалын станцыг барьж байгаа гинэ. Тэгээд энэ станц маань 11 сарын 30-нд ер нь бол ашиглалтанд орно гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ станцыг одоо барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх. Тэгээд дээрээс нь байгаль орчин дийлдэ буюу хүлэмжийн ялгарлыг одоо бууруулах зэрэг олон жилийн ач холбогдолтой юм байна. Тэгээд шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад өдөр яг нэг оргил ачааллын үед басан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно л гэсэн юм байна. Ийм ач тустай станцтай болох нэ гэлээ. Саяхан нэг мэдээлэл харж байсан чинь эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл ажил 75% явж гин гэдэг жилээ. Гинт цаашлаа гэх. За саяхнаас одоо хөгжлийн банкны удирдлагаар хэн ажиллах юм бэ гэдэг асуудал яригдаж ирсэн байна. Одоогийн байдлаар бол улсын хурлын гишүүн асан Наран Туяа за сая одоо баруун бүст нэр дэвшээд гарч чадаагүй байгаа. За Зохион аймгийн засаг дараагасан Бацайхан гээд хоёр хүний аль нэгийг болгож магадгүй гэж яригдаж байгаа юм. Тэгээд энэ хоёр хүн бол хоёул ардсан намын талын хүмүүс байгаа. Тэгээд хөгжлийн банкны удирдлагаар ардсан намаас одоо хүн томилж байгаа учраас одоо хөгжлийн банк нь тэрүүн шадар сайд ганц дүмрийн эрхлэх асуудалд хамаардаг гэсэн тийм мэдээлэл. Энэ Наран Туяа гэдэг гишүүн чинь нөгөө бас завхнаас төвшөд лөө. Тийм баруун бүсэд. Тэг ягаад заавал завхны хоёр хүнийг хөгжлийн банкны нэрээ өстэй нэг анзаараг юм шүү дээ. За тэгээ хэн болох нь ямар тач харж илээ. Ганц дүмрийн шийдэл юм шиг байна. Тийм. За ингээд өргөжлүүлэн та бүхэнд цаг агаарын мэдээллийг хүргэе. Маргааш Улаанбаатар хотод өдөртөө 9 градусын дулаан, шөнөдөө 5 градусын хүйтэн байх нэ. Тэгээ бүр хасах руу орж болохоор та бүхэн байна. Хувцас тохируулаад сайхан дулаан яваарэ гэж хэлээ. Өргөжлүүлэн та бүхэнд орон нутгийн цаг агаарын мэдээллийг хүснэгтэр хүргэх болно. Тэгээд манай өнөөдрийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлж гин дараа уулзлаа баяртай.